За манай чимэн дэмлэг маань 9 сараас ахуулаад арьс гоцлын үйлчлэгчнэр нэвтрүүлж байгаа. За энэ үйлчлэгэнд маань болохоор арьсны скин бустер тарилгануудыг хийж эхэлж байна. За манайх тарилгуудаа солонгосоос оруулж ирдэг байгаа. Аль биесны зөвшөөрөлтөд тарилганд хийгдэж байгаа. За манай дээр болохоор үрчлээний эсрэг ботокс тарилга болон арьсны унжил сулралын эсрэг сихнүсөө толбыг задлах болон маш олон төрлийн тарилгануудыг хийж байгаа. За өнөөдөр манай энэ үйлчлэгчд маань болохоор арьсны үрчлээний эсрэг ботокс тарилга болон сүүлийн үедээ хийгдэж байгаа уудлын тарилга хийх гэж байна. За ботокс тарилга гэдэг нь юу юм бэ гэхээр ботулинум токсостридум хороос гаргаж авсан арьсны булчингийн сулралын агшилтын эсрэг буюу нэгсэндээ үрчлээ тэнэглэх зорилготой хийгддэг тарилга байгаа. За ботокс тарилгыг бол ихэвчлэн ер нь 25 наснаас дээш гэж зөвлөдөг байгаа. Гэхдээ тухайн хүний арьсны онцлогоос шалтгаалаад тухайн мэрэгжлийн хэмжээд үзүүлж байгаа дөрөв насыг бол их тэтгэж нарийн заадаг байгаа шүү. За юу яаж тийм ч нөгөө ботокс төр дэглэн барина хоёлаа тий. Яг лээ. За 3 хоногтой. За ботокс маань өөрөө амьд хороос гаргаж авч байгаа учраас дэглэн барих шаардлагатай. За нэгдүгээр талаараа 3 хоногтой арх тарс хэрэглэхгүй, антибиотик уухгүй. За хөлөрч тос чинь жоохон мэдээ хөдөлгч тийм үү? Энэ мэдээ алдуулах тос шүү дээ. Редикоинтэй. Тийм бэ. Мэдээ алдуулах тос дүрхэж шүү дээ. Мэдээ алдуулах тийм үү? Дүрхээр бамбааж байгаа сте. Тийм байна, бамбаасан байна. За ботокс тарилгыг хийснээрээ тодорхой хэмжээний дэглэн барьдаг байгаа. За нэгдүгээр талаараа 3 хоногтой арх тарс хэрэглэхгүй, антибиотик хэрэглэхгүй байх шаардлагатай. За дээрэс нь 3 хоногтой цааванд орохгүй, хитэх хөлрөхгүй, зааланд тоглохгүй ч юм ийм дэглэмүүдийг барьдаг байгаа шүү.